яагаад тэмцэх ёстой вэ? Дэлхийд охид эмэгтэйчүүд хөгшөд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа олон төрлийн хүчирхийлэл оршисоор л байна. Хүний эрхийн чиглэлээр маш олон тунхаг, бичиг, хууль, дүрм, журам гаргаад ч олон тэрбум доллар зарцуулаад ч энэ асуудлыг өөрчилж чадахгүй байсаар л байна. Дэлхийн улс орнууд янз бүрийн аргаар л тэмцэж байна. Хүчирхийлэл дарамтын улмаас маш олон охид эмэгтэйчүүд хөгшөд хүүхдүүд уйлж, зовж, шаналж тэдний амь нас дээсэн дөрөөн дээр байсаар л байна. Яг энэ хിവэр нь байлгах ёстой гэж үү? Бид зүгээр л сонсоод өнгөрөх ёстой гэж үү? Бид тэмцэх ёстой. 1 тэрбумаараа тэмцэх хөдөлгөөн дэлхийн маш олон орнуудад 200 гаруй улс орнуудад маш хүчтэй өрнөж байна. Энэ жил бид нар хувьсгалт тэмцлийн төлөө энэ аяныг өрнүүлж байгаа. Яагаад 1 тэрбумаараа тэмцэе гэдэг энэ уриалга гарсан бэ гэхээр дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь буюу 3 эмэгтэй тутмын нэг нь ямар нэг хүчирхийллийн хохирогч золиос болж байна. Ийм учраас энэ байдлыг өөрчлөх ёстой. Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагууд, бүлгүүд хүчирхийллийг таслан зогсоохын төлөө, ядаж бууруулахын төлөө маш олон арга ажиллагаануудыг зохион байгуулж байгаа хэдий ч хүчин мөхөс хിവэрэл байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 61 хүн амнасаа алдсан аюултай тоо манай улсад байна. Энэ тооны цаана хэдэн хүн байгааг бид мэдэхгүй. Хэдэн хүний амь нас дээсэн дөрөөн дээр эрүүл мэнд нь аюултай байдалд учирсан байгааг ч бид тооцоолж гаргаж боломжгүй ийм нөхцөлд байна. Энийг зөвхөн хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн тэмцэгчид хийх бишээ. Энэ олон нийтийн оролцоо, бүх хүний дэмжлэг, туслалцаа, хүч оролцоотойгоор хийх ажил. Бид хувьсгал хийх ёстой. Бид инэрэнгүү ардчлсан шудраг нийгэмд амьдарч байгаа учраас энэ байдлыг өөрчлөх ёстой. Бид хизээ тэмцэх вэ? 3 сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Чингисийн талбай дээр 12 цагаас охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг тавсан зогсоох уриатайгаар хүний эрхийн тэмцэгч, сайн дурын, залуучууд, иргэд, олон нийт төр засаг болох шийдвэр гаргагч та бүхнийг бидэнтэй нэгдэж энэхүү өдөр хүрэлцэн эрхийг уриалж байна.